Ном гэдэг чинь бүр ингэ цул мөнгө. Жинхэнэ нэг таны өөрийг үзэгчд байгаа дээ. Бараг бүгдээрээ л ах. Ном гэдэг эцэг дахин шүүж ашиглаад дахиад эндээс мөнгө гаргаж авч штэ тий. Ер нь бол яг тэднийх чинь ингээ айгүй өмтэй солонгостой нэлийн алдартай өмтэй сургалт явуулдаг юм газар аахгүй. Тэгэнгүүт сургалтын материалуудаа бэлтэж байгаа цэвэр дандаа номноос. Яагаад гэвэл тийм сургалтаас илүү ном гэдэг чинь 30 мянган өмтэй хэрнээ тэрэн дотроо бүх юм багтцсан байдаг. За сайн байцгаана, ингээ Сансуй подкастын ээж нэгийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн анзаарсан бол манай подкаст бас нэг сүүлийн хэдэн сар огт яваагаа. Энэ удаа бол одоо шинэ сизнээ ангид эхэлж байна. 2025 онд гэсэн. За тэгээд өнөөдрийн дугаарт маань бас нэгэн сонирхолтой зочин оролцож байна. За зарим хүмүүс мэдчихэж магадгүй хаа YouTube дээр Баццэг бүх төбөргээд хаягтай ном ирдэг юм сувг байдаг. За тэгээ энэ сувгийг хөтлөн явуулдаг бэ Баццэг хүрэлцэн ирсэн байна. За нэмэлтээр танилцуулахад тэр хоёр бол одоо хувийн хөгжил, цагийн менежментийн коуч хийдгээ бас их сонирхолтой бизнесийн талаар өнөөдөр хэдүүлээ дэлгэрүүлж ярина. За сайн уу Баццэг? За сайн байна уу. За YouTube-оор уусдаг гэдэг би бас ингээд YouTube-ийг үздэг байхгүй номын тухай. Тэгээд уулзж байна. Айгу хордон яриатай бас. Тэгээд тэр нөгөө надад бол амар хийдэг. Би ч нөгөө нэг дандаа YouTube-ийг ингэж хордлоо сонсдог байхгүй. Нөгөө Баццэг дээр бол за нормалаар тавьчихдаг. Амар хийдэг. За тэгээд ер нь хоёр хамгийн сүүлд ямар ном уншваа мэдээж ирэх ном уншдаг манаас эхлэдэг гэж асуу гэж бодлоо. Яг одоо яг уншаа нь бол нөгөө сайхан амьдрал гээд ном уншиж байгаа. Ер нь Монгол төр уншин солонгос хэлээр уншин. Эрснээс хойш бодвол дандаа монголоор уншиж байгаа. Сайхан амьдрал монголоор орчуулагдсан ном тий. Ямар хүний зохиолч юм? Нөгөө хар урдын судлаачдын яг хүнийг юу сайхан амьдруулдаг вэ гэсэн. Айгу олон дэлхийн хамгийн удаан судлагдсан судалгаа гэдэг юм лээ. За ийм ном уншиж байгаа юм. Манай подкаст бол ер нь юу яадаг ингээд ямар бизнес хийжсэн тэгээд тэн дээр яг яаж алдсан юм бэ гэдэг тэрийг судлаад тэгээд тэн дээр нь ийм алдаа гарсан юм уу. Тэг үзэж байгаа хүмүүс нь тэгвэл бид нар дараа нь хэрэгтэй мэй санаа сууж авъя гэсэн байдлаар явдаг. Ерөнхийдөө бизнесийн төлөө хүмүүс голцоохон дагдаг, жоохон бизнес талтай гэсэн. Гэхдээ мэдээж хэрэг сонирхол хобби нь хийж байгаа юмуудыг бүгдийг нь оруулдаг. За ингээд хамгийн түрүүнд асуух асуудал бол одоо солонгос нэлээ олон жил байсан. Тэгээ Монголд ирсэн. Монголд ирээд хийж байгаа энэ бизнесээ бас нэг товч танилцуулаач. Коуч гэж яг ямар төрлийн коуч вэ те? Солонгос болохоор яг 4 жил асан. 4 жил болоход яг энэ коучороо сурж агаад, дадлага хийж агаад 4 жил яг дадлага хийгээд ирсэн. Тэгээд яг хувийн хөгжлийн коучор. Тэгэхээр хувь хүн угаасаа бид нар чинь нэг зорилгоо тодорхойлно гэхээр байгууллага бол дандаа эрхэм зорилго алсын арга бүгдээрээ тодорхойлцсон байдаг хэрнээ. Хувь хүмүүс бид нар өөрсдийнхөө амьдралын эрхэм зорилго алсын арга тодорхойлоогүй байдаг. Тэгэхээр яг хувийн хөгжлийн коуч гэхээр яг таны хувийнхаа үүднээс яг эрхэм зорилго алсын аргач юу вэ гэдгийг тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд яг цагаа яаж зохицуулах вэ гэдэг дээр нь л ер нь хажуу талаас нь тусалдаг тийм ажил хийдэг. Тэгээд өнгөрсөн 6 сард ирээд 6 сард ирснээс хойш яг ганцаараа өөрөө бие даагаад өөрөө яг зараа тавиад хүнээ өөрөө цоглуулад өөрөө очиж сургалтаа ороод тийм ажлыг явьж байгаа. За наа чиг сонирхолтой. Одоо энэ сүүлийн үед нөгөө нэг нөлөөлөгч эдийн засагч гэдэг нөлөөлөгч эдийн засаг гэж яригадаад байгаа одоо бас инфлюенсер гэж хэлэхээр жоохон халтай юм аа түмэн гэдэг үг шиг сонир үг болсон. Тэгээд эндээс юу гэх юм YouTube дээр ингээд анх видеого тавьж эхэлчихсэн. Тэгээд тэндээс тодорхой хэмжээний ингээд аудиенс те сугалж байгаа. Тэгээд тэр хүмүүс нь дагж байгаа фоллоу хийж байгаа хүмүүс нь яг өөрөө тань ингээд те клиент хэрэглэгч болж орж ирж байгаа гэсэн үг. Тийм ерөөхдөө тийм. За энийг юу н анханасаа төлөвлөснө үү зүгээр яг ийм байдал үүссэн үү? Юу болж байгаад яг энэ сургалт. Яг бол төлөвлөж эхлэегүй. YouTube-ыг бол эхлээд болоогоосаа байнга өөрөө сонсдог лээсэн. Тэгээд ном уншаад явж байхад яг манай нөгөө их сургуулийн хоёр багш намайг одоо ингээд хүнийг нөгөө сувгаар нь орж нэг сэтэлжүүлнэ гэдэг шүү дээ. Тэгээ манай хоёр агш YouTube-ч айгүйх мөнгө олдсон шүү дээ. Тэгээд яг миний сувгаар орж гэх юм уу те. YouTube-ч мөнгө олох боломжтой шүү дээ. Тэгээ чи угаасаа ном уншд юм чинь. Тэгээд уншиж байгаа номоо YouTube дээр яриад мөнгө олох боломжтой шүү дээ гэж хэлээд YouTube хийж эхэлжсэн. Сургалтыг бол бүр дараа нь хэлжсэн. Дараа нь гой холбогдсон гэх юм уу да аз болоход холбогдсон. Тийм ээ те. Ер нь ингээд аливаа юм хийж байгаад алхам хийе явж байгаад нөгөө гой дараагийн боломжууд бонусаас гарч ирдэг те. Тийм яг нэг тийм байсан. Өөрөө тань жишээн дээр хахад бол би бас одоо мөнгө олъё гэж кино задлан мадлан хийж байгаагүй л те. Сүүлд нь ингээ холбох юм бэ гэдэг тэр шиг холбосон байна шүү дээ те. За одоо тэгвэл YouTube руу орох гэж байна. Яг л хүмүүс мэддэг. Хэрвээ та бүхэн Баццгийн YouTube-ыг оръё бол Баццэг бүх төбөр гэж байгаа тийм. Ингээд шар thumbnail нь шар ерөөсөө амтчгүй ингээд шар гараа шар. Ингээд төрөлжсөн нэг identity-гээ гаргаж ирж шүү дээ. Тэгэхээр ингээд гоё номын тухай юм сонсох юм бол Баццгийн YouTube утсаар нь тэгж ороорой. Баццэг бүх төбөр гэж байгаа. За тэгээд анх ер нь яаж хизээ эхлээд ер нь анх хизээ ямар шоухан хэмжээний дагаж цуглуулаад ер нь ямар байсан анх эхэлж хагаад
явахаар боломжийн санагдсан уу? Тэгээ эн чинь бас нэг унаа босоотой даваа байгаа шүү дээ. Замд нь одоо аккаунт яах ч юм блэ тий. Тэр бас түүхээ гоё үргэлжлүүлж ярьж өгөөч. YouTube-ийг болохоор яг тэгээд нэг оюутан байхад яг манай хоёр багш YouTube-ээр мөнгө олох боломжтой ч гэж санал болгоод эхлээд тэгээд яг нэг итгэхгүй байсан юм аа. Өөрөө байнга YouTube үздэг хэрнээ хүмүүс YouTube-ээс мөнгө олдог хэрнээ итгэж өгөхгүй байжгаад яг нөгөө хамгийн анх Золбоо ТV-гээс нөгөө нэг YouTube-ээр би $500 оллоо гэдгийг сонсонгуудаа за тэгвэл миний зорилго ерөөсөө YouTube-ээс $500 олох гэд тэрийг үзүүгдээ тэгээд ерөөсөө итгэж өгөхгүй байснаа ингээд Монгол хүн би YouTube-ээс ингээд мөнгө олдог гэдгийг харангуудаа тэгвэл би ч гэсэн боломжтой юм байна гэд гадаад хүн мөнгө олно хэр итгэж заахгүй тийм яг Монгол хүн хэр итгэж өгөхгүй байснаа Монгол хүн би олдог гэд дансаа харуулж борлогоод нь за тэгвэл би яг олох юм байна гэд яг эхэлжсэн тэгээд эхэлжээд яг ингээд 2 3 бичлэг оруулчаал хаяал бас оруулсан бичлэгээ царай матаа гарч бүдүүн гарч марч гэж устгаж тэгэж явж байгаад сүүлдээ яг энэ коучинг сургалтанд суусан чинь угаасаа ном уншсан номоо ер нь байнга ярих ёстой гэд тэгээ цаанаас нь бол яг зааварчлагтай бол зүгээр онлимигээр хадгалаад явчихаа гэжсэн боловч би нөө нийцсэн байсан болохоор нийгээд ер нь тэрнээс хойш ингээд сургалтаас хойш байнга хийдэг болцсон. Одоо л нэг гайгүй зуршиллалаа явчих. Зүг. Хоёр багш гэдэг нь Солонгос багш хэлж байна үү? Тийм Улаанбаатар их сургуулийн хоёр Солонгосын агш. Би нөө Солонгосын анги төгсөн байхгүй. Тэгээ Солонгос агш. Солонгост хүмүүс мөнгө олдсон шүү дээ. Тэгэхээр Монгол хүн ч гэсэн олох боломжтой гэж. Зүг. Тэгэд YouTube-ийн замал чинь бас амаргүй. Юу тохиолдов одоо чинь хамгийн ихэнх шиг жоо муухайгаар хэлээ л дээ. Ингээл хараал юурал янз янзаар л авдаг тий. Тэр нь яг бага л да. Сайн магтхан ч байгаа. Тэгэд ер нь чиний хувьд одоо номоор ингэж ярьдаг хүний хувьд хэр юм гарч ирж байсан бэ? Янз бүрийн бэрхшээд. Одоо би тэр бас юу ч яриулмаар байна л да. Ингээд аккаунтаа алдсан байхгүй тий. Тэр чинь яг юу болсон тэгээ яаж сэргээс одоо буцаад тэр тооны subscriber дахиад цогцолоод ямар хэцүү байсан юу болж байсан гэдэг. За комментийн хувьд гэх юм бол харьцангуй гайгүй ном учраас нэг амар би одоо зөвхөн хувийнхаа үзэл бодлыг яриаггүй ном товчилж ярьж байгаа учраас хар коммент орж ирэх нь бол харьцангуй гайгүй байдаг. Гэхдээ яг анзаарах юм бол ерөөсөө ингээд янз бүрийн коммент орж ирэх гэж байгаа яг хурдан ярьдаг гэдэг юм орж ирдэг ч гэсэн мөнгөний талаар ном уншихаар айгүй орж ирдэг. Одоо сүүлийн айгүй сонирхолтой юм байлээ. Өөр төрлийн ном ярьсан ч гэсэн ерөөсөө тэгж одоо тиймэрхүү юм орж ирдгүү хэрнээ мөнгөний талаар ном уншингууд чи өөрөө тийм баян юм ч гэдэг юм уу тийм чи өөрөө яг тэгэж одоо цоглуулж чаддсан юм уу өсгөж чаддсан юм уу за нэг хамгийн нэг одоо сүүлд яг харсан комментээс гэх юм бол амьсан шулуумчин дандаа мөнгө ярьж байгаа юм ч гэдэг юм юу нэг хож ирсэн юм чи тийм гэхдээ амигүй сонирхолтой яг ингээд өөр ном ярихаар тэгж орж ирдэг үрнэ мөнгөний талаар ярихаар тэгж орж ирдэг бас айгүй сонирхолтой ажиглагддаг юм байлээ тий тэгээд сувг алдсан тал дээр их юм бол яг ер нь бол өөрийнхөө алдаагаас болоод устгацсан. Яг гадны нөлөө бол байгаагүй. Тий, өөрийнхөө алдаагаас болоод устгацсан. Тэгээд яг хагас өдрийн орой устгаад бүтэн сая өдрийн өглөө дахиад шин сувгнэ гэдээ орж исэн. Одоогийн байдлаар бол яг хандлт бол урдных шиг үзэлт нь бол яг адилхан байгаа. Subscribe бол арай амжаагүй байгаа. Гэтэ хандлт бол үздэг хүмүүс нь яг буцаад ороод ирдэг юм шиг байл. Яг өөрийн алдаагаас гадны нөлөөгөө. Тэр баг би зүгээр би бас ингэж харж яадаг байхгүй юу? Гинт алга болцсон. Тэгээд нэг ажил хийж байхдаа юм хүн бодож байхдаа чиний ярьж байгаа номыг тавиад суучдаг. Тэгэнгүүт баг 70,000 хүрэх гэж байгаа устгацсан тий. Тийм яг жаа. Тэгээ одоо яг явж исэн бол 100 хангалттай хүрцэл байгаах гэж бодод байна би бол. Тэгсэн байгаасаа тий. Тэгэхээр яг энэ бол нэг бэрхшээл биш л дээ. Эхнээс нь ингээ дахиад явж ийн гэдэг нь одоо зарим хүмүүс ч бол шантраад заацтай тэр чигтээ болчих тийм эхнээсээ дахиад тууштай оруулж штэ тий. Тэгээд эндээс юу асуух чинь тэгэхээр яг энэ YouTube хийхдээ энэ одоо таавал өөрөө энэ цагийн менежмент зааж штэ энэ цагийн менежментээ яаж зохицуулж чинь хэдийн үеэр нь бичлэгээ хийгээд бэлдээ тий. Ер нь хэрхэн хийж гэн видео продакшн ахив тий эвлүүлгээс өөрөө хийж байгаа тий. Тий яг бүгдийг нь өөрөө хийж байгаа. Яг нэг эдит хийх тал дээр нэг тийм мэрэгжлийн төвшөнд угаасаа хийж чаддаг болохоор тэрэн дээр нэг цаг ордоггүй. Яг цаг нэг юм бол угаасаа номоо унших нь л цаг нь идэг миний хувьд болохоор тэгээд яг нэг номоо нэг 2 багт ч юм уу оруулаад явахаар гайгүй. Ном унших нь өөрөө зуршил алдсан болохоор харьцангуй гайгүй. Тэгээд эдит хийх дээр угаасаа мэрэгжлийн төвшөнд хий гэсэн баг хүсэлж авахгүй. Тэгэл яг гоё агуулга гаргах юм бол болоо гэдэг учраас цагийн хувьд харьцангуй гайгүй байдаг. Ер нь баг ингээд нэг бичлэлээр л шууд оруулж гэнэ үү? Бараг л тэгэл голтон зүгээр би ч нэг мэрэгч юу сайн чадахгүй болохоор баг голтон таслал нэг суулгах хэрэгэлсэн хэсгээ тастаад ч юм уу эсвэл үгээ марцсан хэсгээ жоохон тастаал эвлүүлэхээс өөрөө мэдэхгүй юу. Бараг тэгэхээр сүүлийн дэлхийд дахина нэг тренд болохоор нөгөө нэг юм монтажгүй видео оруулдаг тийм тренд гарч ирээд байгаа шүү дээ. Хит их нөгөө мистер биш амар динамик кат байхгүй болонгод зүгээр баг
нэг бодилдинг хийж байхаас бүх процесс ямар ч монтажгүй ороод тэр нь бүр амар вайрал болоод байдаг. Начиг төрлийн хүмүүст бол өөр сайн юм байна. Харин баг алдаа малдаад байгаа нь оруулахгүй юм шүү. Оо золиг энэ хуудас тэр биш гэдэг. За. Тиймэрхүү юу яа гэм бэ? Ном уншихад их цаг зарцуулдаг байх нэ. Одоо нэг кино үзчихэж ярьдаг шиг тийм процесс тиймэрхүү юм байна л да. За тэгэнгүүт одоо энэ Монголд одоо өөр чинь сургалтаар ер нь хэдий хэрэг та сургалтаа хүргэн? Яг өөрөө ингэж зар тавиад яг эхлээд өөрөө зар тавиад цоглуулахаар болохоор яг жоохон хэцүү юм байлээ. Нэг хоёр хүн ирээд бүртгүүлсэн байснаа. Одоо бүртгүүл сухаа чанд амжгаа болчлооч гэдэг юм уу. Сүүлийн үед болохоор байгууллагын сургалтууд орж байгаа. Тэгэхээр байгууллагууд руу би өөрөө хандаад надад ийм төрлийн сургалт байна. Танаа байгууллага авах юм бол ийм хөдөлгөөний ашигтай гэд. Тэгхийн бол би зөвхөн ноутбукээ бариад байгууллага дээр нь ороод явахдаг учраас амар санагдсан. Өөрөө цуглуулахад бол нэг хүн цуглуулж чадахгүй юм байлээ. Нэг цуглалтын дээр сард нэг удаа ороход нэг 10 хүн цугладаг ч юм уу. Тэгээ жоохон хэцүү санагдаад сүүлийн үед байгууллагын сургалтууд л орж байгаа. За. Одоо тэгвэл миний асууж асуулт нь одоо чинь манай байгууллага ч юм уу жишээ авъя л да манай үзэж байгаа санаа суй подкаст үзэж байгаа хин нэгэнд байгууллага нэгэ сургалт авъя гэж бодлоо л да. Тийм бол яг ямар төрлийн 3 сургалт байгаа. Ямар дараалал тэр байгууллагт юу хэлтгийм те юу өргөх юм тэрийг нь бас авлаа гэж бодлоо. Ер нь бол байгууллага гэдэг чинь өөрөө угаасаа л нэг амьд организм шүү дээ. Хүн л бүрдүүлж байгаа учраас хүн өөрөө чадах ч юм бол байгууллагын бүтээмж угаасаа дээшлэн. Тэгэхээр хүн өөрөө яг хувь хүмүүс нь бүгдээрээ тусдаа өөрсдийнхөө эрхэм зорилго алсын аргаа гаргаад цагаа төлөвлөлтөө яг 3 сэдвэн болохоор зорилтын менежмент дотор болохоор урт хугацааны нэг эрхэм зорилго алсын араа үнэт зүйлээ тодорхойлно. Тэгээ цагийн менежментэнд бол нэг жилийн төлөвөөс сарын төлөвөө түндээ хүрэхийн тулд яах вэ гэдэг төлөвлөгөөнөд ороод 3 дахь нь болохоор ном уншлагын менежмент гэдэг угаасаа ном чи угаас хүний маш олон жилийн судалгааны охин явж байгаа шүү дээ тийм учраас номоор дамжуулаад ажлынхаа бүтээмжийг дэвшлүүлэхийн тулд яах вэ гэсэн энэ 3 үндсэн сэдвэн дээр явдаг. Тэгээд хувь хүн өөрөө байгууллагын хүн маань цагаа төлөвлөөд сурчих юм бол номоор дамжуулаад ном дээр гарч байгаа зүйлийг зүгээр уншаад онлын мэдлэгээр орхигдлгүйгээр амьдралдаа хэрэгжүүлээд ажил дээрээ хэрэгжүүлээд сурчих юм бол бүтээмж бол угаасаа нэмэгдэнэ. Тэгэхээр яг хувь хүний үндсэн яг чиглэл бол байгууллага дотор байгаа тэр амьд организмууд өөрсдөө яаж хөгжих вэ талаар л ордог. За ойлголоо. Байгууллагын сургалтын талаар тийм байна. Үгүй нэр хор дээрдэг юм шүү. Би ч нэлээ хойш нь татчих гал удаа яах гал үтэд. 1 минутын дотор бүр машинаа хийчих юм. Үгүй тэгээд одоо яриа гиснээс энэ нэг хордын ярддаг нь угаасаа л төрлийн өгдлөө байглаасаа л одоо хүүхд байхын юм биш. Би бол одоо нэг хүүхд байхын шулган өвөө мэдрэ хонь мал дээр хаажаараа гэж хашгирч цараа тоолоогоо жоохон гайг болгосон юм байна л та. Нэг тийм дээр үеийн хүмүүсийн ном уншиж ирсэн нэг дээр үеийн хамаг Монголын цэрэг мэргүүд дайчаад тэгээд дайнд явах юм амар хоолойны тасгал хангаад очиж ууглахад аяг хашгирдаг байсан юм байна л та. Ном дээр байсан. Тэгээд хоолойныхоо өвчин булчинг сайжруулж хагаад тэгээд нөө цэргүүдийг уугаалахад олон хүнд дугаа хүрхэхийн тулд тэгж хоолойгоо сайжруулад тэгээд нөө амар шалахгүй дуутай хоолойны өвчтөөс хөвгт хүртэл аягүй сайн болж байсан гэдэг байсан. Бас ном дээрс байсан. Тэгэнгүүт би одоо ингээд бодоод исэн чинь багада нөгөө малын араас эмээ өвд дээр хонь хургам болоод байн хашгичж явдаг энэ хөдөө хангаа дуулаагаал тий. Тэгээд жоохон хоолойгоо тухайд дасгалж үсэн болов гэж бодсон л тоо. Тэгэхээр хурдан ярдганд багих гэж байгаа. Эндээс үүдээд өөрөөтэй энэ хурдан ярддаг ч юм уу хоолой ч бас ингээд яг тод гарч ирдэ шүү дээ үгийн сонголт Монголд. Тэгэхээр энэ хоолойны темп хэм маяг уян байв уу янз бүрийн дасгал юу. Яг зорж бол дасгал хийж бол үзэж байгаагүй. Яг хурдан ярьдгийг яг хүмүүсээ сонсч ирсэн боловч яг өөрөө зуршлаараа л яриад байдаг. Тэрээс яг тийм зорж бол юм хийжсэн юм бол байхгүй. Хүүхд байхдаа яслыг ингэж ярьдаг байсан. Тийм ингэж л ярьдаг байсан баг. Одоо л. Тэгээд ингэж ярихаар хүмүүс анзаардаггүй тийм өөрөө анзаардаггүй. Өөрөө бол анзаардаггүй тийм. Хүмүүс ингэж юу хурдан ярьдгийг ч юм уу шулганаадах ингэж үнээр анзаараад. Тэгээ чи тийм комент орж ирж байна. Өө нэг бууруулаа тэг 75 ав дээр сонслоо тэр. Тий удаа яриач бариач хурдан ярьдаг гэд нэг орж ирдэг. Одоо бол дасцсан тий. Гэтэ яг энэ хурдан ярьдаг хэв шинж нь яг өөр чинь онцлог болоод буучж байгаа шүү дээ тий. Бараг л тийм яг угаасаа өөр их учраас. Гэтэ хурдан ярьдаг гэж комент орж ирэхээр тэгээд бас хурдан дуртай хүмүүс ч гэсэн байгаа учраас бас бүгдэнд нь тааруулах боломжгүй учраас тэгээд зүгээр өөр их өрөөл явцсан амарх гэж бодлоо. Тэгэхээр хэрвээ Батцэг байна удаан 50 ярьдаг байсан бол тэр видеонууд 30 минут болгоо ижээ. Одоо бол дандаа тэгээд ер нь хугацаа нэг 10-аас 15 минут байгаа даа. Тийм нэг 15-аас 20 л зардаг. Зүг. За тэгэхээр одоо ингээд сургалтын бизнес хийж байна. Энэ бол яг өөрөө ч одоо яг энэ Монгол эхэлж байгаа хувийн бизнес гэж тооцогдсон шүү дээ. Зүг биз дээ тийм. Тэгэхээр энэ бизнес хийж байхад ер нь яг энэ сургалтын бизнестэй холбоотой ямар хүндрэл бэрхшээлүүд гарч ирнэ, ямар тийм одоо юу гэдэг нь санаа зовмор кейс үч юм уу тийм. Фейл юу гэсэн бэ? Миний бодлоор яг энэ коучор ингээд сураад явж байхад Солонгос нөгөө сурахад би насаараа хамгийн бага нь.
Тэгээ яг туршлага муршлага ч гэсэн юу ч байхгүй. Тэгээд ганцаараа гадаад хүн байсан болохоор тэр байгууллагын зүгээс ч юм уу хамт сууж зүгээс намайг аюух ингээд одоо кэрлдэг ч юм уу. Тэгдэг байсан байхгүй. Тэгээд яг ингээд сураад төгссөний дараа болохоор би өөрөө нөгөө коуч гэдэг хүн тэгж дуутахаар ингээд багшаа гэрн би биш зүгээр чи ягчгээ гэж үгээр өөрөө нөгөө тэрдээ тасаагүй. Өөрөө өөрийгөө баг нөгөө хүлэн зөвшөөрөөгүй. Уяасан болохоор тэгэхэд яг тэнд нөгөө сургалт орох гээд явж байхад тэнд чинь ингээд угаасаа солонгосчууд зөндөл монголчууд байгаа юм чинь. Тэд нэрийг ингээд авчираад чи ингээд сургалт ороо гэдээ амирх дэмжээд тэгээд дэмжээд тах чинь тэгэхэд болохоор би өөрөө өөрийгөө нөгөө дотроосоо хүлээн зөвшөөрөөгүй болохоор байгууллагаас хүртэл анги танхимын ингээд үнгүү гаргаад өгөө. Бүх юм бэлдээд өгье. Чи зүгээр монгол хүмүүстэй авчираад сургалт ороо, дадлаг хий. Болохгүй л ингээд үнгүү ч гэсэн хамаагүй ороо. Ашиггүйсэн ч гэсэн дадлаг туршлага болох юм чи үнгүү ороо гэд. Тэгж яхад баг ингээд одоо өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүйсэн болохоор аюу бүтлгүй байсан гэх юм уу? Цаанаас нэгэ бүх юмыг хангаад өгчөөд бэлдээд өгье, дэмжээд өгье гэдээ тахч хүртэл би хүн цуглахгүй байна ч гэдэг юм уу. Одоо дэмжээд өгье гэдээ тахт нь би айгаад сандраад зар тавьж чадахгүй байна гэж ичмээр штэ тий. Тийм болохоор би зар тавиад тах чинь хүн ирэхгүй ч яана гэдэг юм уу. Тэгж худлаа ярьж мэрчээсэн. Тэр үе одоо ингээ баг бодох юм бол хамгийн бүтлгүй үе. Одоо бол ингээд хинч дэмжихгүйсэн ч гэсэн ингээд өөрөө хийхээс өөр аргагүй байдалд орсон учраас бүтлэхгүйсэн ч гэсэн ингээ хийгээлээдэг. Тэр үеийг ингээ одоо ботход бол яг өөрөө өөрийгөө би тэр одоо коуч ч юм уу багш ч юм уу хүн тэгж хэлэхээр нь цочид намайг тооцсноо ч гэдэг юм уу тийм байсан учраас тэр үе баг хамгийн бүтлэхгүй байсан. Тэгээ одоо ботох нь бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй байсан болохоор тэр үед айгүй бүтлэхгүй байсан юм байна да гэж бас бодогдсон. Зүг. Одоо нэг энэ мөс хаглах нэг үе үйдэн шүү дээ. Тэнийг яг айцаад авах. Би бас нөгөө ингээд нэг жисаа энэ сургалт орж байхдаа анх удаа сургалт орж үзэж байгаа байхгүй 500 юм тийм юу ч мэдэхгүй. Араас түлхий гаргацсан би гарахгүй ингээд микрофон хальтраад нөгөө хөлс гарцсан. Тэгэл гараал ингээд салганаал тэр юу ч харахгүй нэг л хар юм тэгэл ингээд нэг юм яриад гарсан юм шиг байна. Юу ч ярьсан сандгүй. Тэгэл тэрний хоёр дахь нь ингээд мөс хагаал ингээд 10 удаа тэгээ сүулдэ бүр ингээд ингээд тэр хизээд гэж мөсөө хагалсан бэ. Тэр үе ямар байсан бэ? Энэ бас хүн болгон тохиолддог зүйл байна. Тий хамгийн анхных эхлээд болохоор яг ганцаарчл ордог гэсэн байхгүй юу? Угаас ганцаарчл орвол санхүүгийн хувьд ч айгүй бага мөнгө авна тий нэг хүнээс юм чинь. Тим хэрнээ өөрөө сандраад идэх учраас дандаа ганцаарчл ордог. Тэгээ ганцаарчлыг нэг хүнтэй уулзаад болохоор гайгүй. А яг хамгийн анхны танхимын сургалт болохоор 7 хүнтэй хийжсэн. Тэгээд 7 хүнтэй байсан чинь ингээд нэгээр орохоор болохоор хүмүүс ингээд эхлээл та гэж ярьж байснаас үлдээ чи юу болол ингээд гайгүй байсан. Яг 7 хүнтэй эхлээд ороход багшаа гэдгийгсэн чинь ингээд 7 хүн ингээд суугаад нэг юм асуухтаа багшаа гэсэн чинь би нөө намайг хэлчихэ гэж мэдэхгүй. Тэгээд өөрөөс чи бас угаад штэ гэдэг яг тэгэд ингээд би ингээд сандарсан. Багшаагийн хүн юм асуусан чи би ингээд шоконд орсон. Нөгөө хариулах хүний нэгэ хүлээгээд байгаа байхгүй багшаагийн. Би өөрийнхөө багш гэж бодохгүй. Тэр амар инээдтэйсэн. Тэгээд сүултээ болохоор одоо болохоор ингээд гайгүй ингээд тасцсан. Тэр ингээ хамгийн эвгүй юу байсан. Яг багшаа гэдэг үгэнд тасах, урд гараад ярихаас илүүгээр тэр нь. А гэхдээ бас яг хамгийн анхных дээр ингээд ярих нь ингээ гайгүй, урд гараад ингээ яриад байгаа юм ямар ч нөгөө хүмүүстэй ингээ ойлголцохгүй ч юм уу, холбогдохгүй ч юм уу те. Ганцаараа баар ингээ цээжсэн юм а яриад байгаа юм шиг байгаад исэн. Тэгээд нэг 3 дахь сургууль Монголтаас миний хувьд гайгүй болж арай тайвшраад хүн амьтантайгаа харилцан яриа өрнөж бүлүүлээд исэн. За ер нь ингээд сургалт ингээд хүн амтанд ихтгэл тавьгүй л иймэрхүү замыг тоглодог байх нэ. Одоо гоё жишээ хэллээ. Багшаа ихт нь одоо өөрийн ч л дууж байгаа гэсэн. Шараад өөр хүн байхгүй л өөрөө байх нь шүү дээ. Самбарын урд байгаад ганцаараа өөрөө хавлаа өөрөө ч гэсэн. За. Бас сонирхолтой гоё түүх байна. За тэгэхээр Солонгост ер нь сургалтын бизнес хэр их байдیں, хэр их хүн хамаагдیں۔ Монголд ямар байна? Одоо жоохон жижиг ярил хоёлаа. Ер нь юугаар ялгаатай? Яг энэ өөрөө чи явуулж байгаа бизнесийн хувьд. Яг зорилтын менежмент, цагийн менежмент гэх юм бол Монгол Солонгос ялгаагүй л яг нэг эрэлттэй хүн болгонд угаасаа л хэрэгтэй. Яг ном уншлагын менежмент гэхээр Солонгост аюу эрэлттэй нэ Монголд бол одоо ном уншихыг мөнгө төлж сурах юм уу ч гэдэг юм уу тий. Миний хувьд яг ном уншихын коучор сурж байгаа 5 сая вон өгч сурж байсан байхгүй юу. Тэгэхэд жишээ нь одоо манай төрсөн дүүл гэхэд ном уншихыг хүнээр заалгаад ихтэй яа тий гэж доголдог ч юм уу тий. Тиймэрхүү юм гарч ирсэн. Тэгээд одоо ч гэсэн яг сургуультаараа явж хахтал ном уншихын коучор бол яг төлбөртэй сургуульд орж чадахгүй байгаа. Яг хүмүүс угаасаа тэрэнд ингээ мөнгө төлөхгүй. Зах зээл маань бэлэн биш байна. Тий яг тэрийг хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу тий. Яг хэрэгцээтэй гэж үзэхгүй. Ном унших юм бол зүгээр л уншин штэ. Яг гэж заалах юм тий. Зорилтын менежмент, цагийн менежмент бол хаасайгүй адилхан юм шиг санагдсан. Ном дээр бол тэгвэл би яг наанаас чинь одоо тодруулж асуумаар байна. Ном уншилтын менеж гэдэг нь яг юу урдыг бүр дэлгэрүүлж та нэг хэлж үз. Яг ийм юм байт юм а. Тэгээд энэ яагаад хэрэгтэй юм гэдгийг одоо бас хүмүүс мэдэхгүй шүү дээ. Би яхаар ном заалгадаг бас үзэж байгаа тэгж магадгүй л тий. Тэгэхээр би бас тэрийг мэдмээр байна л да. Яг би ном уншаа мэдж байгаа л бус хүмүүстийг ямар учраас тэр нь менежментлоод ингээд хичээл хүртэл болоод тий. Сая хэлж шээ 5 сая вон гэдэг чинь монголоор одоо 10 гаруй сая төгрөг төлсөн биш сургалт. Энэ ялгаагүй
задлж тайлбарлаж өгч. Ахаа. Тэгээ тийм байгаа учраас солонгос хүмүүс суугаад байна шүү дээ тийм. За манай Сансуй подкастын энэ удаагийн дугаартай Re Industry компани хамтран ажиллаж байна. За одоо ингээд тавар болж байна, барилгын ажил эхэлж байна. Та бүхэнд одоо ямар нэгэн блокийн хэрэгцээ гарвал Re Industry компани хийж байгаа Re шохойн хөнгөн блокийг бас санал болгож байна. Барилгын гадна дотор ханын дүүрэлтэн зориулагдсан 10 төрлийн хэмжээтэй ийм хим бетон блокийг байнга нийлүүлж байгаа. Тэгэд бас хотын төв борлуулалтын офис байгаа. Бэлэн бүтээгдэхүүнтэй танилцах өгөх, цагаал өгөх хамгийн тохиромжтой газар л энийг хотын төвд байгаа офис байгаа юм шүү дээ. За тэгээд энэ офис нь хаана вэ гэхээр баруун дөрвөн замын Шинэ Монгол хаад группийн 5 давхар 501 тод борлуулалтын албанд ажиллаж байгаа юм шүү. Та тэгээд очимжгүй утсаар нэрчээр утсан болохоор 8006 39 тэгдэг энэ утсаар захиалаад та маш чанартай Re хит бетон блокийг худалдан авч сонирхоорой. Ном уншлагын менежмент гэхээр ном уншлах хэрэг угаасаа бид нэр ойлгомжтой бүгдээрээ л ном уншдаг тий. Менежмент гэхээр менежмент гэдэг үгийн нөгөө тодорхойлтыг харахаар зорилготой хүрэхийн тулд өөрийнхөө нөөц болцоог зөв ашиглахыг менежмент гэдэг юм л да. Тэгэхээр бид нэр болохоор менежмент гэж ярих юм бол өөрийгөө одоо зөв удирдах ч юм уу зөв зохион байгуулах гэл тэр яг менежмент гэдгийнхаа тодорхойлтыг хамгийн чухал зорилго гэдгийг хачаад идэг. Зорилготой хүрэхийн тулд бол өөрийгөө зөв удирдаад одоо зорилготой хүрэхийн тулд ном уншаад байгаа шүү дээ тий. Тэгтэл яг ингээд бид нэр ингээд зүгээр ном уншихыг бол ингээд одоо сонирхлынхаа үүднээс ч юм уу уншихыг бол зүгээр ном унших гэдэг. Ном уншихын менежмент гэхээр би зорилгоо тодорхойлоод тэр зорилготой хүрэхийн тулд ном уншихыг ном уншихын менежмент гэж хэлж байгаа. Зорилго байхгүй бол менежмент гэдэг үгийг ашиглах боломжгүй. Тий. Тэгэхээр ном уншихын менежмент гэхээр яг таны зорилго чи юу ингээд одоо хоёулаа ярилцж байгаа таны зорилгыг тодорхойлоо гэхэд тэгвэл иймэрхүү төрлийн ном уншвал зүгээр юм бэ ингээд. Жишээ нь одоо номын клуб явууллаа гэхэд ч гэсэн одоо байгууллага дээр бол номын клуб явуулаад хувь хүн дээр бол яг ганцаараа ном уншихаар нь тэр ном одоо ямар ном унших нь бол чиглүүлгийн өгнө. Тэгээд тэр ном уншсныхаа дараа хоёулаа яг амьдрал дээрээ ажил дээрээ хэрэгжүүлэх зүйлсүүд юу байна гэдгийг ярина. Дандаа хэрэгжүүлэх зүйлээ ярина. Тэгээд нэг 7 хоногийн давтамжтайгаар уулзаад тэгээд өнгөрсөн 7 хоног та хэрэгжүүлсэн зүйл чинь юу байв, хэрэгжүүлэхэд яасан ийсэн гэд комментүүд аваад явцдаг. Байгууллага дээр ном уншлагын менежментийн сургалт ороход бол байгууллагт нь хэрэгтэй номыг сонгож уншаад тэгээд тэр номоосоо ярилцж байгаа. Тэгээд ярилцгаа явцдаа хэрэгцээтэй дараачих номыг би бас хайж олоод тэгээд явдаг. Ер нь бол зорилго нь хамгийн чухал гэсэн. Үгүй эн чинь бүр айгүй хэрэгтэй юм байна да. Одоо чинь хүн ямар ч зорилготой байж болно шүү дээ. Тэгээд тэрэндээ тааруулж ном уншна гэдэг чинь айгүй гоё юм биш үү? Тийм. Надад бол үнэхээр гоё санагч. Би ч нөгөө яг зорилго гэхээс илүү яг дуртай юм хайж олж уншдаг болохоор нөгөө байнга уншаад одоо яг тийм зорж уншин, зорилгын төлөө ном уншина гэж нэг буухгүй л байгаа юм л да. Дуртай номоо сонгож уншсаар. Тэгтээ яг байгууллага компани дотор нөгөө санхүүгийн менежмент, санхүү харилцааны захирлын ном ч гэдэг юм уу те. Нөгөө төслийн менежмент тэг талаар одоо уншижсэн. Тэгтээ гол алт нь гэс уншаал өнгөрчдөг гэсэн. Одоо би яг өөр дээр бодгоо. Тэгэхээр энийг сая таны хэлдгэр бол яг ингээд нэг дур машинтахгүй те төлөвлөгөөтэй хүнтэй хамтраад нэг юм илүү гоё юм бэ. Би тэгж ойлголоо. Тий. Тэгээд уншихтаа болохоор яг 3 зүйлийг яриулдаг байхгүй юу? Одоо нэг ном уншлаа гэм бол хамгийн түрүүнд эхлээд та өөрийнхөө санааг юу ч оруулахгүйгээр зөвхөн номын гол санааг ярьдаг. Тэхийн бол одоо ингээд тэхийн бол юм ингээд объектив өнцгөөс хараа сурчдаг гэсэн үг л дээ ер нь бол тий. Зөвхөн ингээд номорч зогсохгүй яг тэр ингээд номон дээр л тэрийг өөрийнхөө зуршил болгож байгаа болохоос биш яг тэр нэгээ зуршил болчих юм бол одоо та хоёр ингээ харилцаар ярьж байгаа ч гэсэн би таныг ярьж байгаа чи өөрийнхөө юм санааг оруулахгүйгээр зөвхөн таних ингээ сонсож сурна гэсэн үг. Харилцаан дээр ч гэсэн айгуу даваа талтай байдаг. Тэгэхээр эхлээд бол ингээ өөрөө яг объектив өнцгөөс номны зохиолч яг юу гэж хэлхийг хүсэж байна гэдгийг эхлээд нөгөө нэр яриулдаг. Хоёрт нь болохоор за тэгвэл зохиолчоос гадна яг би өөрийнхөө байр сууриас надад энэ кейс нь одоо таарах ч юм уу таарахгүй ч юм уу тий тэрийг яриулдаг. Гуравт нь болохоор хэрэгжүүлэх зүйлийг яриулдаг. Тэгээд анх болохоор миний хувьд хэрэгжүүлэх зүйл нь чухал. Тэгээд дээрэс нь би ойлгосон зүйл маань чухал гэж боддог байсан чинь явах тусам бол эхлээд өөрийнхөө санааг оруулахгүйгээр зохиогчийн гол санааг яриулах нь бас айгүй үлдцсэн юм билэ. Тэр нь айгүй чухал гэдэг. Наа ч бүр айгүй чухал point шүү тий. Хүмүүс чинь яг ер нь бол ном уншичаад өөрөөрөө нэмж хачирлаа яриад идэв шүү тий. Яг тэр объектив ханддаг ч айгүй чухал. Тэр одоо жоохон дутагтаад байгаа. Яг л манайхан чинь жоохон масаар субъектив ирдэг алтан болчиход байгаа шүү дээ тий. Зам хөдөлгөөн ч гэсэн тий. Энэ айгүй чухал чадвар байна. За ер нь Солонгос 4 жил болсон гэсэн тий хоёулаа 4 жил тасралтгүй сурсан баг тий. Тийм эхний 1 жил яг тасралтгүй яг мастер сурах гэж явсан. Эхний 1 жил бол тасралтгүй сурсан. 3 жилд нь бол ажиллангаа сураад. Тэгэхээр яг нь Солонгост хэр утсан бэ гэдгээр нь би юу асуух чинь гэхээр тэнд байгаа залуучууд ер нь хэр ном уншдаг. Тогтмол уу ер нь ном унших хэм маяг нь ямар гэдэг нэгт. Хоёрт энэ дээрээ сургалт хийсэн чинь манайхан ер нь хэм маяг нь ямар юм тийм ялгаа байна уу зүгээр нийтээр ижлэх юм байна уу? Яг миний хувьд ч гэсэн ер нь бол яг багасаа ном уншсан яг түрүүний таны хэлгээр ингэ дуртай ном бол ингээл хөөж уншдаг гэсэн. Тэгээд яг ойрын хүрээлэл гэх юм бол тэнд ч байсан ер нь бол ном уншдаг хүмүүс нэлээд байсан.
Эсвэл бол би өөрөө их номын клуб хийдэг байсан болохоор тийм хүмүүст их таардаг байсан байж магадгүй. Номын клуб дээр танилцал найзууд болчихж байгаа учраас ер нь бол тэнд ч гэсэн найзууд их уншдаг байсан. Энд ч гэсэн уншиж байгаа. Гэхдээ анзаархны бол яг ажилтайгаа холбож уншдаг ч юм уу, карьертайгаа холбож уншдагуд нь бол цөөх юм шиг л. Тэгэхээр зүгээр уншдаг хүмүүс бол зөндөө. Чанарын хувьд жоохон өөр юм шиг бол ажиглагддаг. За тийм байна. Одоо нөгөө сая хоёулаа YouTube руугаа буцаад оролт. YouTube хийж хагаад ер нь түрүүний $500 inspiration авсан гэсэн чинь тэр шиг ер нь жоохон жуултгой одоо $100 threshold босгоод авч юу? Авч. Азаагагүй. Авч байгаа юм. Давтал авч байгаа байна. Тэгэнгүүт одоо YouTube дээр номын тухай бичлэг хийж хагаад үгүй би энийг танхимаар орчих гэдэг бодол хизээ төрөөд яг одоо ингэ хувийн бизнес болчихоо. Тэр нэг хугарлын цэг нь. Тэр нь болохоор яг юугаар YouTube-с нөгөө дамжсан биш. Угаасаа нөгөө сургалтанд суугаад тэгээд яг сургалтанд сууж байгаа хавцтай гоё юм бэ яг хүмүүстэй ингээд хамт сургалт ороод явах чинь гоё юм бэ гэд явжсэн. Тэр болохоор би чинь 22 онд YouTube хийсэн юм уу да. Оо за. Тий 22 оноос эхэлж хийсэн. Тэгээд сургалтаа болохоор чинь би 23 онд төгсөөд тэгээд тэрнээс хойш яг YouTube хийж агаад яг YouTube-ийн сургалт олгоё гэж бол дамжаагүй. Зүгээр яг YouTube хийгээ явж байхдаа сургалтанд суугаад яг мэрэгшээд явсан болохоор. Ер нь тэгвэл эхнийхэн зорилго нь яг тэр сургалтанд суугаад сургалт орё гэж явж исэн юм дээ. YouTube бол хажуугаар нь явж исэн биш үү? Тийм хажуугаар нь тийм. YouTube бол зүгээр л угаасаа ажиллаа хийж захтаа л давхар хийдэг байсан зүйл. YouTube явах бай. Би чинь гэж. Үгүй. Яг YouTube нөгөө яг YouTube-ээс нөгөө дамжиж орсон биш болохоор нөгөө хоёлаа зэрэг хийжсэн. Тийм байна. Ялгааг нь ойлголоо. Би болохоор YouTube хийж байгаа аюугүй сургалт руу үсэрчлээ гэж ойлгосон аахгүй. Тэгвэл тэр биш юм байна. Анханасаа сургалт юм байна. За би өөр ойлгосон байна. Тэнгүүтээ одоо нөгөө яг үздэг хүмүүсээс чинь ирж ингэж суусан хэр тон юм бэ? Одоо хоёул баланс л да. Зүгээр зараар ч юм уу, байгуулгаар ч юм уу хитэн хувь нь яг жинхэнэ нөгөө нэг таны өөрийг үзэгчд байгаад байна. Бараг бүгдээрээ л ах. Оо тийм үү. Тийм угаасаа намч ингэж YouTube-ээс өөр их хүн таних боломжгүй. Надаас илүү сайн сургалт ордог зөндөөл хүмүүс байна. Тэгэхээр ирж байгаа хүмүүс бол дандаа л YouTube-ээр ирсэн байдаг. Зүг. 100%. 100% YouTube. Үнэхээр чанартай юм байна танаа үзэгчд. Гэтэ юу байсан нэрэ? Эхний 2 3 сургалтын дээр бол ингээд дандаа YouTube-ээс ээж агаад одоо сүүлийн сургалтын дээр бол дандаа сургалтанд суусан хүмүүс бас дамжиж ирж байгаа. Одоо нэг сургалт нэг одоо ороод нэг 6 сар маар болох ч байгаа учраас одоо бол жоохон сургалтанд суусан хүмүүс маань өөр хүн танилцуулаад тэр хүмүүс ирж байгаа. Эхлээд бол дандаа л YouTube-ээр ирж ирсэн. Ам маркетингаар дамжиж яваад тийм амаар явж байгаа. Одоо таны сургалт бас чанартай л байна да. Хүмүүс ингээд цаашаа дамжуулаад байгааг батгаад. За сая түрүү ярианд хэлсэн нүн Солонгост бол сүүлийн 3 жил ажилласан гэсэн. Ер нь Солонгост ажиллахад ер нь ямар байна? Одоо яг таны ажлын төрөлтөнд бол бичиг цаасны офис талдаа ажилласан баг тийм. Тийм тэр нөгөө коучер сурж байхдаа тэдний дадлага хийгээл явцсан. За. Тэнд ажиллахад ер нь хэр вэ? Ингээд ажлын нөхцөл байдал ч гэдэм үү ямар хийх юм бол одоо монголчууд бол ихтэй л нөгөө нэг биеийн хүчний ажил жоохон голцоо хийгээд байгаа шүү дээ. Тэнд юу н ямар юм ажиллахад. Би болохоор хамгийн ихний хийсэн ажил юм бол угаасаа зүгээр мастераар сурах гээд очсон байсан. Эхний жилдээ бол нөгөө танил талмал юуч байхгүйсэн болохоор ажил болж чадаагүй. Хамгийн ихний ажилласан болохоор оёдлын үйлдвэрт ажиллаж байсан юм. За. Тэгээ оёдлын үйлдвэрнээс аюу гой нэг юм солонгочууд нэг аюу их цэрэгт нэг байнга явдаг шүү дээ. Миний болохоор цэргийн дотор утсан оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Хамгийн их нэг хайчилдаг ажилд ажиллаж агаад тэгээд нөгөө хичээлэж бас аюу жоохон дийлэхгүй. Тэгээд ажил давхар ингээд үйлдвэрт ажиллахаар бас аюу их ядраад. Тэгээ ер нь бол ингээд нэг жил болоод ер нь шантардаг дээр яг тулаад тэгээд шантардаг дээр яг тулж агаад нөгөө саяны яриад байгаа коуч гэдэг байгаа юм болохоор тэр яг сургалт тэр байгууллагын захирал нь Монгол дээр сургалт орж исэн байхгүй орчуулгатаагаар тэгтэн би ах сургалтанд нь суугаад номыг авсан байсан. Тэгээд нөгөө Солонгост очил гоё очиж гарын үсгийг авандаа гэж бодож агаад тэгээд ер нь нэг жил сурангаа үйлдвэрт ажиллангууд жоохон ядраад тэгээ ер нь баг ингээд Монгол буцъя да гэсэн боталтай байж хаад ирсэн юм чи бас тэр үний гарын үсгийг авъя гэж бодоод тэгээд утасны дугаарыг нь болоод мессежчээд би ингээд Монгол таны сургалтанд суужсэн байна. Таны гарын үсгийг авмаар байна гэд тэгээд очсон. Тэгээд очиод нөгөө нь тэгээ танилцаад би ер нь ингээд мастер сурж байгаа. Тэгээд үйлдвэрт ажилласан чинь бас аюух ядраад ер нь ингээд хичээлэж бас жоохон дийлэхгүй байна. Шантарч байна. харих гэж байна гэд. Тэгээ ярьжсэн чинь нөгөө амар зүгээр ямар ч тохиолдол юм байлаа. Гарын үсгийг авах гээд очсон чинь түүл манад ажиллаач. Манад дадлага хийгээч гээд.
Тэгээд дадлага хийх гээд ороод дадлагч яхаа ер нь бол надад бараг туслах үүднээс л авцсан. Үйлдвэрт эмэгтэй хөлт үйлдвэрт ажиллаж байгаа гэдгийг сонсоод тэгээд авцсан чинь орсон чинь тэдний хамир хэм сургалтууд явуулдаг гэж таараад тэгэнгүүт нөгөө үнэтэй төлбөртэй тэгээд би танаад ажиллаж байхдаа би төлбөрөөс цалингаасаа 200 300-аар хасуулаад яваад сургалтнууд чинь сууя гэд. Тэгээд айгүй тохиолдлоор бараг зүгээр л азар тэгээд сургалтууд ямар гоё дүүх вэ. Өө тэгээд чинь бас нөгөө нэг гарын үсгийг авах гэж бодож байгаа нөгөө дараагийн боломж хаалгана гэдэг бас сонирхолтой юм биш үү? Тийм. Тэг яг өөрөө шантарсан. Тэг яг очиод зүгээр нөгөө надаас угаасаа насаар хамаагүй ахмад учраас би юу ч ичихгүй. Би хичээлж дийлэхгүй байна. Үйлдвэрт ажилласан чинь би ядраад байна гэж зүгээр амир гар хэсгэнд авах гэж бодсон амьдрал шаарчдаг те. Тэгсэн чинь амир болсон биш үү? Үдээж яриггүй л яах юм те. Тий. Зүг. Их сонирхолтой дүүх байна. Тэгээд одоо ингээ яг сургалтын юу ингээ чиглэлсэн байж тээ тийм үү? Тэнгүү тэр үеийг ингээ намайг ингээ зүгээр надад туслах гад зүгээр манад ороо гэд хэлчихгүүд надад ингээл айгүй лаг хүм болчихж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр хүн яг сургалт орж хахад би нөгөө артлынхаа юмнуудыг цэгцэлдэг ажил хийгээд давхар сургалтандууд нь суугаа явж байхдаа тэр хүнийг урд гараад ингээл хүмүүст туслаад лекц орж байгааг нь харж агаад би бас яг ийм хүн болно гэж шийдээд ер нь энэ замд орсон гэх юм уу? Зүг. Гоё юм байна. Тэгээд тэр сургалтын компанид ажиллаад 3 жил ажиллахдаа тий. Яг юу үлдсэн бэ? Юу сурав тэр компаниас? Ер нь бол яг тэднийх чинь ингээ айгүй үнэтэй солонгостой нэлийн алдартай үнэтэй сургалт явуулдаг тийм газар байгаа байхгүй. Тэгэнгүүт сургалтын материалуудаа бэлтэж байгаа цэвэр дандаа номноос. Тэрнээс тэнд очиод ер нь ингээ номыг харах өнцөг арай өөрчлөгдсөн гэх юм уу? Тэр амар үнэтэй төлбөртэй сургалтуудын их хувь нь ном байгаад идэг. Тэгэл номыг зүгээр ингээл 20 эдгийн ажилтнтай. Тэгэл захирлаасаа ахуулаад бүх ажилчтанд бүгдээрээ ном уншаал бэлдээл одоо сар болгон заавал захиралдаа уншсан одоо өөрөө янз бүрийн ном уншиж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнээсээ нэг сайн номыг нь захиралдаа заавал сар болгон бэлгэлдэг дүрмтэй ч юм уу тий. Захирал нь тэднээс нь шүүж агаал сургалтын материалаа бэлддэг ч юм уу. Тэгэл тийм өндөр төлбөртэй сургалтуудыг номноос гаргаж авч ийн. Тэгээд намайг харахад бол ингээд ямар надаас ингээд хамаагүй өндөр чадвартай тэр хүмүүс бүгдээрээ номноос сураал хэрэгжүүлснээ яриад байгааг нь хараад номноос ном гэдэг чинь бүр ингээд сул мөнгө энэ чиг сул зүгээр ингээд сургалтын материал нөгөө том сургалт ордог хүмүүс чинь ямар сургалтууд ордог вэ гэдэг зөвхөн материал дээр бүгдийг ингээд ном дээр бүгдийг бичсэн байж байдаг. Тэгээд тэрийг ингээд өөрөө л яг энэ дотор чинь ингээд бүх тэр хүний нууцуд нь байгаа шүү гэдэг өнцгөөс харах юм бол номноос бүх юмыг бараг хулгайлч гэвэр одоо юу гэж хэлмээр юм те аваад хэрэгжүүлээд явах боломжтой юм байна штэ гэдгийг хараад тэгээд тэнчээс миний яг сурж авсан ганц зүйл гэх юм бол яг бидаач сурсан. Яг ном гэдэг чинь өөрөө бүхэл тэр хүний туршлагууд нуугдсан байгаа юм байна. Тэрийг би яг тэр туршлага гэдэг өнцгөөс нь харж чадах юм бол бүх юмыг сорж авч болох юм байна л гэдгийг сурсан. За. Тэгэхээр чи ер нь сургалтын бизнес чинь яг зарим хүмүүс өөрөөр хэлэх байх. Ер нь бол ном гэдэг эрдэнсийг дахин шүүж ашиглаад дахиад тэндээс мөнгө гаргаж авч штэ тий. Тэгээ юу л гэдэг юм бэлээ. Бид нар ч юм болохоор ингээд номноос сурахаас илүү бас сургалтыг одоо бид нар ч гэлтгүй би ч өөртөө адилхан бид нар гэж ярьж магадгүй. Гэхдээ сургалтанд илүү суухыг сургалтанд илүү хөнгө төлдөг хэрнээ 30,000 номыг бол нэг үнцэнтэй боддоггүй шүү дээ тий. Тэнгүүд тэд нар болохоор тэр солонгос хүмүүсийг ажиглаж байхад болохоор номгүй сургалтанд очиж суудгүй юм л. Яагаад гэвэл тийм нэг өдрийн сургалтанд ингээд өглөө сарай суугаад хичнээн юм үлдэхгүй бидний ай санамж бүгдийг санахгүй шүү дээ тий. Тийм тэгтэл номтой юм уу гарын авлагтаа сургалтанд л мөнгө төлдөг. Тэрийг нь бол тэгээд өөрөө хичнээн дахин тавцж байгаа л өөр юм болгочдөг. Номгүй ч юм уу материалгүй байх юм бол тийм сургалтуудад бол суудгүй юм лээ. Тэгээд тэрнээс нь хараад сургалтаас илүү ном гэдэг чинь 30,000 үнэтэй хэрнээ тэрэн дотроо бүх юм нь багтцсан байдаг зүйл юм байна штэ гэдгийг асуусан. Наач их сонирхолтой. Одоо тэгээд би эндээс бас гой сонирхолтой асуулт гарч ирж байна л та. Би одоо бас нэг 7-8 жил YouTube хийсэн 10 монгол хэлээр суугаа ажилласан 5 гадаад хэлээр суугаа ажилласан. Тэгээд нэлийн туршлага хөрөнгөлөгдсөн байхгүй. Тэгээд энийг би ингээд ном болгож гаргад юм уу гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь эндээс зүгээр хөгжилтэй асуудалтай. Гэхдээ тэр номыг хүн уншингуудаа дахиад өөр сургалт болгох яах вэ гэж бодохгүй юу. Тэгэхээр зүгээр эндээс яг өөрөө чи хувийн үнцгийг сонсгосон. Кейс стадиг ойлгож тий. Ном болгож гарахаас өмнө онлайн видео хичээлээрээ байсан дээрөө зүгээр дахиад ном болгосон аль нь өгөөчтэй бол гэж санагдаж байна. Бууж байна. Минийх бол номтой байх хэрэгтэй гэж бодож байна. Яг тэр одоо таны номыг уншингуудаа би нэг газ дуурайгаал нэг сургалт гаргалаа гэж бодъё л да тий. Гэтэ одоо түрүүний ярьснаас жоохон буруу ойлгогдсон байж магадгүй. Номыг уншингуудаа шууд тэр номыг ингээл би ярьж байгаа юм шиг ярина гэсэн үг ш. Тэд нар ингээд олон сарын турш нэг ном дээр ингээд бөөнөр 20 хэдүүлээ ажиллана, туршиж үзэн. Тэгээд яг солонгос хүн таарах үгүй юу гэдгийг судлана. Тэгээд өөрсдөө бүгдээрээ хэрэгжүүлж үзэж агаад
тэгжээж нөгөө сургалтын материал болгож гаргаж ирж байгаа шүү дээ. Тэрнээс ш номыг уншаал товчлол өөрийнхөө юм шиг ярихгүй. Тэгэхээр одоо та нэг ном гаргалаа гэхэд жишээ нь би бол одоо зүгээр нэг сувг ажилласан хүн байлаа гэхэд танихыг уншаад би өөрөө сургалт болгоод зарахад бол та хоёрын бусдад өгөх үнц нь бол шал өөр байна. Номноос авах үнцнүүд нь бол адилхан биш үү, тийм учраас таны номыг аваад нэг хүн яг таны хэмжээнд сургалт авна гэж бол байхгүй. Тийм учраас алдаж гин гэсэн үг бол бас биш ах гэж бодчих. Тэгвэл яг эндээс би дахиад нэг санаа нь яг ном гаргахгүйгээр дангаар нь видео сургалт хийчихье гэж бодсон байхгүй. Видео сургалтынхаа дараа номыг гаргая гэсэн. Видео сургалтын ном зэрэг үйл илүү өгөөчтэй байх нэ тий. Өгөөчтэй тийм. Яг биднэрт ингээ авж байгаа хүмүүст л хамаагүй өгөөчтэй. За эндээс нэг юм мэдж авлаа. Энэ айгүй гоё номтойгоо байх юм бол илүү өгөөчтэй сургалт байх юм. За энэ бол их гоё кейс стади надад болж үлдлээ. Манай подкаст ч юмас юу яад нэг цохиомл кейс үүсгэж тэгээд та ийм тохиолдолд яах вэ гэдэг аягүй тэгж бизнесийн хүмүүсийг эврэлдэг л да. Тэгээд саях бол бараг л тийм жишээ болчлоо. Таны намыг хүлээж. Миний нам ч одоо тэгээд яг бэлэн болцсон текст нь редакторгүй болчиход байгаа. Зөв. Видео хичээл ихлэ бичих гээд байгаа юм би. За одоо би яг эндээс нэг сая нэг ярьжсэн юм дундаас сургалт ингээд хийгээл яваад штэ. Одоо нийт нэлээд олон давтамжаар хийцэл байгаа те багцаа. Тийм гайгүй 9 сараас хойш явсан. Тийм нэг хэдэн 100 сургалт орсол байлгүй те. Тийм гайгүй. Би тэгж бодоод өөрөөр хэлж асуучлаа шүү те. Тэгэхээр энэ олон сургалт ороод яваад хаад за түрүү л ярьсан те ном унших дадал суудсан номноос ингээ юм авч байна гэсэн. Сая бас тэр офисын ажилтнаас тэнд ажиллаж байхдаа номыг яаж сургалт болж байгаагүй харсан гэсэн. Одоо болохоор 3 дахь нь сургалт орсоор хагаад яг сургалт орж байгаа хүндээ юу үлдэж чинь ямар скилүү сууж үлдсэн бэ те юу авсан бэ те сонсож байгаа хүн байнга сонсоод байгаа хүн чинь нэг өөр шүү те зааж байгаа хүн чинь нэг өөр байхгүй төгс юмыг төгс сурахын тулд заа гэдэг үг гэдэг те тэр чинь танд одоо энэ сургалт орсон одоо намраас хойш юу үлдэв гоё сонирхолтой ч жишээнүүд сургалт зааж явахдаа би өөрөө зааж явахдаа би өөрөө сурсан бэ гэж юу үлдчихв ямар скилтэй болчихоо гэдэг ер нь жоохон харилцааны юу сурсан шиг байлаа. Харилцаа. Тий. Яг зөвхөн сургалт орохгүй сургалтын артаал туслахаар ч ингээд харьцдаг хүмүүс байна ингээд тоотой цөөхөн байсан бол сургалт ороод явж хахад нилээ ингээд шал өөр төрлийн хүмүүстэй харьцаад тэгээд би өөр яг ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа хүн учраас хүний арга юу арай олгоч гэдэг юм уу тий. Тэр талаасаа нилээ гайг болсон. Харилцаа талаасаа нилээ сурсан. Муухайштай хүнтэй ч юм уу тий. Зарим хүмүүс нь сургалтанд сууснаа одоо бид нар ч ингээд төлөвлөгөө дэвтэрэн дээр гаргадаг байхгүй юу? Тэнгүүд үнтэй дэвтэр авчаад дэвтрээ хөтлөж чадахгүй байх гэдэг юм уу. Тэгэл эхлээд бол дэвтэр авчаад одоо дэвтрээ хөтлөж чадахгүй байх гэдэг юм орж ихээр амар сэтгэл өвддөг ч юм уу тий. Тэгээд харилцааны тал дээр нэлээд дайггүй суралцсан. Олон төрлийн хүмүүстэй харилцаад. Тэгэхээр олон хүмүүстэй харилцаад яг арга юу нь олж сурч ийн гэсэн үг шүү. Тий, ер нь жоохон хүний арга юу олж сурч байгаа. Би нэг хэзээ үлээ нэг Бээжинд идэг оюутнууд нэг багаар очиж сургалт орж байгаа. Тэгсэн чинь тэнд нэг доктор оюутан би ч бас номноос сургалтаа гарч ирж байгаа шнэ. Системтэй сэтгэлгээгээ сургалт ордог гэсэн тэгэлж. Та нар яг миний хэсэг дээр чи одоо энэ ингээд хүний ингээд уян хатан урлагийн мэдрэмжийг үүсгээд байна. Хитрхи ингээд яг системчлэх гээд байна. Ингээд эсэргүүцэл нэлээд босч ирж байгаа байхгүй. Яг тэнд тэгэл тухайд тохирлал юм юм яриад арга хэмжээ болгол өнгөрчлээ юм л та. Яг энэ шиг иймэрхүү одоо сургалт орж байгаа нэг 10-нд нэг гэдэг ч юм нэг эсэргүү хүн байгаа шүү дээ. Тэрнтэй ингэж хэрхэн зогцож хандл хийж одоо тий зогцуулж ийсэн тийм кейсүүд юу вэ? Бүх сургалт орж байгаа хүмүүс тагуулдаг баг. Тий. Яг юу юм бэлээ? Яг нөө зарим хүмүүс ингээд одоо төлөвлөгөө бид нэгээд өөрсдөө гаргаад явж байгаа шүү дээ тий. Тэгвэл яг 8 цагийн нэг тогтмол өглөө үдээс өмнө хийдэг ажлууд нь тогтмол оройн адилхан хүмүүс ихэвчлэн наад дэвтэр дээр ч юм уу би бичих юм олдохгүй байна ч гэдэг юм уу тий. Минийх өглөө хийдэг ажил адилхан, өдрийн хоолнд ордог хүмүүс маань адилхан, орой хийдэг юм адилхан. Тэгэхээр чи надад ягаад наад сургалтын чинь суух ямар шаардлагатай юм бэ гэд өөрөө сууна гэдээ бол ирсэн байгаа. Сонгоод ирсэн. Гэхдээ би ягаад наад чинь суух хэрэгтэй юм бэ гэд тэгдэг яг хүмүүс бас байдаг. Тэгэл тэрэн дээр ч гэсэн тэгэл ер нь тэгвэл та ажиллаа илүү сайжруулахын тулд тэгвэл өчтөр хийснээсээ илүү сайжруулсан өнөөдөр юу сайжруулсан бэ гэдгийг тэмдэглэх ёстой ч гэдэг юм уу тэгэл гарч байгаа. Тийм хүмүүсээс би яагаад суух хэрэгтэй юм бэ гэж суух гад ирсэн байгаа болно. Бас сонирхолтой тий. Яг яагаад суух гэж байгаа бас хариултаа олох гэдэг юм байна л да. Багтгаа. За тийм их тохиол гарч. Бүр хит агрессив ч юм уу тийм хүчилж байдаг хүмүүс л гайгүй л хэлсэн юм байна. Гайгүй харцсангүй гайгүй. Зүг. Төлбөртөө сургууль дээр харцсангүй гайгүй юм шиг үлээ. Зүг. Төлбөргүй сургалтууд бас эхлээд орж үзчихсэн байхгүй юу? Тэгэхэд бол нэлээд сөрөг хүмүүс ирд юм байна. Харин тийм тий. Төлбөргүй сургалтын дээр. Би бүр яг төлбөргөөс үнгүй сургалтууд дээр л их дайруулдаг гэсэн. Тэгээд тэндээ эвгүй идэг гэсэн сүүлдээ гайгүй зогсож сурсан л та. Тэр чинь тэгээд нэг
төлбөрөө өгсөн хүн бол төлбөрийнхөө юмыг олж авах гээд юу миний таалагдахгүй байх одоо нэг үгээ буруу хэлэх ч юм уу тий. Тэр бол нэг сонирн биш. Авах юм л авмаар байна. Ялгаа нь тийм юм байна. Гоё ялгааг нь ойлголоо. За ерөнхийдөө одоо YouTube ярьлаа, ном ярьлаа, сургалтын бизнесийн ярьлаа. Одоо ер нь сүүлийн асуулт орж ирж байна. Тэр нь юу вэ гэхээр яг өөрийн чинь хувьд ном уншиж байгаа хэмээх чинь өдрийн аль цагуудад яаж явж байна. Тэр бас надад сонирхолтой. Өглөө уншд юм, орой уншд юм. Би бол голцоо унтахыг юм уншиж сурч байхгүй. Утас харахаар ном харахаар нойр өрөх гэдэг ч юм уу те. Миний таны хувьд одоо ер нь ямар бүтцтэйгээр явж байна. Тийм яг хүн болгоныхоо өөр тий яг өглөө анхаарлын төлөвлөртэй хүн байдаг, орой төлөвлөртэй хүн байдаг. Миний болохоор өглөө. Өглөө яг юу ч хийгээг байхдаа ч гэдэм үү. Өглөө уншихаар илүү анхаарал төлөв. Илүү хурдан уншдаг. Яг нөгөө орой морой уншихаар ч гэсэн гайг уншдаг ч гэсэн хурдан айгу эрс ялгаад болчтой юм лээ. Миний хувьд өглөө нөгөө ядраагүй байхдаа уншихаар харин хурдан уншдаг учраас өглөөний цагийг ер нь уншдаг. Зөв. Өглөөний уншигч байна гэж. За ингээд манай Саанаас подкаст ерөнхийдөө төгсгөл тийш хандж байна. За тэгэхээр сүүлийн асуулт бол юу вэ гэхээр хүн болгон юм сурах эрмэлзэлтэй байдаг. Тэгээ яаж сурах арга барилаа зарим хүмүүс олоогүй байдаг, зарим нь олсон байдаг. Тэгэхээр номноос ер нь сурах арга барилаа олоод тухайн зорилготой хүрэх ямар боломжууд байна? Та бол одоо энийг хамгийн сайн мэдж байгаа. Бас үзэж байгаа хүмүүстэй зориулаад тий ямар ч юмыг сурж болно гэдэг гоё нэг инспирэшн өгөөч. Уран зэрэг. Яг номноос сурахын тулд хамгийн түрүүнд юу юм шиг байгаа. Номыг нөгөө харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй юм шиг байгаа. Номыг одоо зүгээр бид нар чинь ингээд хин нэгэн алтартай хүний сургалтанд очиж суух юм бол ингээд аюу гой суугаад бүх юмэд ингээд алтахгүй бичиж аваад тэгсэн хэрнээ тэр хүн бүр яриагаа зэгцлээд бүр гой болгоод бүр баг охих шимийг ингээд ном болгох чингууд номоо зүгээр тавьчихдаг ч юм уу те. Номонд бол тийм гэж ханддаггүй шүү дээ те. Тэнгүүд бидний тархич угаасаа өөрөө би ингэж чухал гэж бодох юм бол таны үг надад аягүй сайн сонсогддог ч юм уу чухал биш гэж бодохгүй бол чанга гарсан ч гэсэн сонсогдохгүй байдаг тарих маань тэгдэж штэ тий хандлагаа дагаад тэгэнгүүт номноос яг би дааж сурахын тулд эхлээд номыг харах өнцгөө л өөрчилжүүл аягүй үр шимийг хүртэх юм шиг санагддаг. Яг тэр номон дээр тэр зохиолч нь хинбэ гэдгийг миний бодлохоор ном уншиж эхлэхээс өмнө зохиолчийн талаар аягүй уншдаг байхгүй. Тэгж жагаад яг энэ зохиолч чинь ийм лаг хүн юм биш дээ. Ийм лаг хүний юмыг би баг ингээд ганцаарчлан сургалт авч штэ гэж бодохоор тотгш аягүй ордог ч юм уу те. А урд нь бол залхуураа зохиолчийн талаар уншдаг, өмнөх үгийн ч уншдаг. Шууд л хурдан уншаал хаах гад яарад идэг. Тэгэхэд бол нэг юм үлддэггүй байсан. Бараг худлаа нэг би 100 ном уншсан 200 ном уншсан ч гэдэг юм уу тийм л юм болоод одоо номноос юм авч үлдэхийн тулд зохиолчийг нь хинбэ гэдгийг сайн судалж агаад энэ зохиолчоос би яг нэг харьцаатай сургалт авч шүү гэж бодож унших юм бол угаасаа тарих маань агуу шүү дээ тийм учраас тэгээд хандлагаа өөрчлөөд харах өнцгөө өөрчилчих юм бол үлдэц бол хангалттай байна гэж бодож байна. За их баярлалаа. Би бүр эндээс бас нэг юм бүр өөртөө мэдээд авлаа. Тэр нь ном уншихдаа зохиолчийг нь бас судлах нь айгүй хэрэгтэй юм биш үү? Ер нь зохиолчийг нь их орхидуулдаг юм байна. Яг цөөн байн хардуу ч гэсэн хаяа нэг хараад ддэг тэгтээ. Сайн өгүүлбэрч бүр үнэхээр яг над ой тун бууж үллээ. Тэрийг дахиад давтан хэлий үзэгчтэй зэрэглэл. Яг номын зохиолчоос нэг төв нэг одоо тэр яг тэр үнээс ганцаарчсан сургалт авч яах гэж бодох юм бол тэр ном гоё уншигдах нэ. Одоо ер нь бол хүмүүс номыг жоох ингээд нэг хэдэн удаа эхлүүлчихэл хашраад хаяад идэв штэ. Ягаад гэвэл номноос богинохон рилээр 8-9 10 секундэд тэр чинь нэг жижигсэн гэрээ мэдээлэл аваад сурцсан учраас ном руу хүмүүс одоо халтах нь баг болчиход байгаа цаг үеийг гоё зөвлөмжийг одоо баццэг хэллээ. Би ч бас одоо номын зохиолчийг цааш уншиж байна. За энд хүрээд манай Саан сувь подкастын ээлжид нэгэн шинэ дугаар 2025 оны эхний дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Цаг зав гарч ирсэн. Баццэгтэй баярлалаа. Баярлалаа. Баццэг маань бас надад ийм ном бэлгэлсэн. Багийн 5 бэрхшээллийн номыг бэлгэллээ. Танд яг хэрэгтэй ах гэж бодоо. Өө за. За уншнаа. Өдөртөгч лидер. За баяртай дараагийн дугаар хүртэл. Дараагийн дугаараар иргэн уулзъя.